Хизээ зогсолгүй явна битэж Шинэрэн зомби диэж Ахын дүүсгэр бүр хигтэн диэж За сайн байцгаана уу? Манай Blue Side нэвтрүүлгийн 2 дахь дугаар эхэлж байна. Энэ удаа Indie Production-ы producer, beatmaker Zoko Wayne оролцож байна. Yes sir, yes sir. За. Хоёрдоо Indie хэлээр сайн сайхан юу вэ? Маа Indie хэлээр ерөөдөө хөгжмүүд дээр одоо чанарыг нэг төвшин ахиулах гал ерөөдөө хувь тавинуудаа гээл явж байна. Тэгээд одоо 100 эхэлж байгаа 100-ны юмнууд ажилдаа орцсон. Одоо удахгүй тэгээд дүрс ер нь дуунууд нь ерөөдөө болцоо. Одоо дүрсний ажилд орох гээд тэгээд бэлтгэл ажил хийгдээд рекорд дээр хийгдээд одоо явж байна. Хоолойны бичлэг мэтлээ одоо микс мастер ажиллаад хөгжим тал дээр бол ерөөдөө демонууд гэж ярьдэн шүү дээ. Демонууд нь бол ерөөдөө болцоод тэгээд ерөөдөө ажил нэг нэгээр урагшлаад явж байна. За. Зөргөөч одоо яг дарахных гэж яваад байгаа шүү дээ. Дарахны хідэн рэпрүүдийг ерөнхийдөө одоо гаргаж ирэх төлөвлөгөөтэй. Аавасан тий. Би ерөөс дарахнаас рэпрүүдтэй бол нэг ажиллаж үзэж байгаагүй. Яг үеийнхаа штэ. Дарахны ах нартай бол ажиллаж сая үдсэн айгу таалцсан. Дарахнаа бас хөгжмөр нь штэ. Гаан чадах юм чи тэгэл хөгжмүүдийн нэг айгу гоё болгочих гэж ерөөдөө бодоод ажиллах бол төлөвлөгөө бол байна. Гэхдээ яг дарахнаас хийж байгаа ямар хүүхдүүд байна, хүмүүс байна, үеийн залуучууд байна гэдгийг бас сайн итгэхгүй байгаа болохоор бас тий. Сая дараханд нэг хэсэг бол байхын хувьд бол байсан яг 2 жилийн өмнөөс үг. Жил гаруй тэгээд амьдарч байхад бол хийж байгаа хүмүүс бол байдаг. Гэхдээ яг дараханд ямар ч студ яг мэрэгжлийн гэж явдаг студ бол байхгүй. Яг хөгжмийн продюсер, битмейкер гэ саунд инженерүүд болохоор хүмүүс болохоор бас нэг тиймээр хөгжгөн нэг жоохон удаашралтай юм шиг санагдаад байна. Тэгээ тэрэн дээр бол удахгүй ажиллаж үзье гэж ярихад байгаа. Хипхоп артистууд ер нь хэр одоо яг Монголын хувьд яг ингээ хүлээгээд авахд ер нь сонирхолтой юм чиний хувьд. Ер нь гадагшаа гарах ер нь төлөвлөгөө байна уу? Монголын артистууд бол хувьд бол бас сайн ш та манай чаа. Тэгээд гол нь дэлхий Аз гадагшаа гарна гэдэг зүйл чинь бас маргаас ирээд гадагшаа гарахгүй заавал ингэж одоо өөрхөө бейсээ үүсгэж, фэм бейсээ үүсгэж тэгж хөдөлмөрлөл явж байгаа юм чинь нэг тэгэл цойс нь бол гарах байхаа л гэж. Тэгтээ хүмүүс хийж байгаа юм чи тодорхой хэмжээд гадаадах юм бол сонсдог болцсон реферүүд ах нар бол байгаа. Тэгээд зоригийн хувьд одоо битмейкер шүү дээ. Тий, битмейкер. Сүүлд ер нь сонсоход бас нэг өвөр Монголын явж бас нэг туршлага солилцсон нэг тим юм харагдсан. Тэрэн дээр ерөнхийдөө ер нь юу өвөр монголчуудтай ер нь холбоотой ажиллах гэж байна уу? Юу болж байна ер нь? Тэ яг 23 оны хавар ер нь явсан байхгүй. Тэгээд тэнд очиж ажиллаад бол өвөр монголчуудын хөгжим та ингээд хийх хүсэл нь монголчуудаас арай илүү гэж юм шиг санагдсан. Амар тухтай ингээд хийж байгаа зүйлд айгүй сэтгэл гаргадаг хүмүүс шиг харагдсан. Тэгээд туршлагын хувьд бол тэнд мэдээж чаддаг хүмүүс байсан. Тэр хүмүүстэй нийлээд ингээд ажиллаад бол айгүй тухтай. Би бас одоо гадаад гэж ярьж шүү. Гадаад студ дээр ингэж очиод том студиуд дээр гэж байршаад ингэж хөгжим хийхэд бол сонирхолтой байсан. Тэгээд тэнд бас тодорхой цаг хугацааг бол өнгөрөөд өөрөө бас юм сураад ирсэн л явж байгаа. Одоо тэрнийхээ хүчинд бас өөрөө сайжраад одоо хүртэл тэрийг алдахгүй, ирчвчээ алдахгүй явж байгаа гэж бодож байна. За одоо ер нь ингээд
хипхоп гэл одоо миний контентын ерөнхий агуулга нь бол ерөнхийдөө ийм байхгүй. Би ерөнхийдөө дан рэпрүүдийг оруулах юм сонирхолгүй. Одоо ерөнхийдөө энэ хипхоп хийдэг гэдэг чинь зөвхөн рэперээр төгсөшгүй шүү дээ. Тий. Энэ дээр би ерөнхийдөө агуулгаар нь харж байгаа. Битмейкер байгаа. Хөгжмийн продюсер. Тэгээд рэпер. Тэгээд график. Тэгээ хувцас дизайнер гэх мэтчлэн ер нь олон салбар байгаа шүү дээ тий. Би ерөнхийдөө яг бүгдийг артист гэж хардаг байхгүй. Тийм болохоор ерөнхийдөө миний нэвтрүүлгийн агуулга ерөнхийдөө ингээд тэр хүмүүсийг ерөнхийдөө илүү ингээд татдагч гаргаж ирээ гэдэг талаас нь хийж байгаа. Тийм болохоор өнөөдөр яг ингээд Zoco Wayne-ийг оролцуулж байгаа байхгүй. За Zoco Wayne-ийн хувьд өөрийнх нь яг агуулга ерөнхий яг цаашдаа хийх юм артист хүний хувьд яг хичээнгүүлэн ажиллаж байгаа зүйл юу вэ? Яг одоо бол Монгол ингээд хөгжим ингээд жанр ингээд солигдох хугацаа нь айгу амар урт юм шиг санагддаг байхгүй. Тэгээд одоо ингээд билбордод ингээд явж байгаа дуунуудын сав жанрууд нь Монголд орж ирэх гэж тодорхой хэмжээнд дууддаг. Яг тэрийг ингэж жоохон наашлуулад арай хурдан ч юм уу тэр мэдрэмжийг нэг олон хүмүүст энэ тим юм хийж гин бидний яагаад юм хийж болохгүй гэж би боддог байхгүй. Тэгээд яг тэрний төлөө л одоо бол ажиллаж байгаа. Яг тэр нь ч бас ингэж хүмүүсийг анзаараа би ганцаараа ингэж боддоогүй гэдэг нь аюу сүлд мэдрэгтэй. Тэгээ хүн болгоо ингэж шинэм сонирхдаг, хийдэг, туушдаг, тэр нь бүтдэг болцсон гэж боддог. Ялангуяа бас гадаадын хүмүүстэй бас хамтрал хийж байгаа хүмүүсүүд байгаа. Тэд нар ч амар гоё дуурж байгаа. Яг ингээд билбордод ямар дуу явж чинь одоо яг тэр чанар нь Монголд яг бууцсан бас сонсогдоод явж байгаа. Айгуу гоё. I hit your last hoe and sell my last phone. I'm rocking at my jelly, this not fashion, no. I put her in a pretzel, nutted on her toes. Her hair professional, no never get old. I think I'm crashing now. Зөө битмейкер чиглэл рүү чи одоо асууя л да. За одоо жишээ нь орчин үед яг хипхоп урсгалд ерөнхийдөө юм хөгжмийн зэмсгүүд аягүй их ашиглаж байна шүү дээ. Үндэсний чиглэлийн тий. Ер нь чи хэр тиймэрхүү хөгжмийн зэмсэг ашиглаж байна? Би сүүлд ингээд туршихад морин ур гитар хоёрыг бас сүүлийн үед их ашиглал хоорондоо зохицсон юм санагдаад. Бас ингээд шанс байна, ятгах байна. Ятгаар ингээд плак маягаар дуургуул айгуу гоё санагдаад. Стрингийн орн морин ураараа тоглол бас айгуу сонирхолтой санагдаад. Хэрвээ ингээд жишээг үнэхээр одоо ингээд гадагшаа гарахыг хүсвэл бол Монгол дууралтуудаа ашиглаж гадаад руу гарах юм бол нөгөө нэг тэр артистийнхаа тайп битгэнгүүтээ заавал тэр хөгжмийн зэвсгүүдийг ашиглах одоо гадаад хүмүүс их болчихгоот ингээ бас соёлын тэлэлт бас явж магадгүй гэж би боддог байхгүй. Тийм. За битмейкер хүн чи одоо яг л тэр одоо тэр хөгжим байж иж рэпер үгэн дээр юм бичэн штэ. Тэнгүүт одоо яг тэр тухайн рэпертэй яг яаж шууган тим бит зохиол ерөнхийдөө энэ дээр яг явах юм байна да гэж тодорхойлгоо ер нь. Одоо маань ч аюу гоё болцдог. Одоо маань артист болгон ч ингээд өөрсдөө ингээд тайптай тэр тайпт нь одоо миний одоо ингээд ямар нэг артисттай би ингээд ажиллаа гэнгүүт би тэр хүний хүсэж байгаа нэг мэдрэмжийн одоо би өөрийнхөө мэдрэмжтэй ингээд холиод тэрийг ID-ээр ингээд одоо бөмбөрнүүдтэй хийдэг ч юм аа гэж тайп нөөр өвсөж юргэдэж чадах болов гэж боддог шин. Эдгэж амар нэг артистаа л ажиллана гэж бол
Тийм бол хүн одоо битмейкер одоо продюсер хүн байхгүй хаа. Ер нь ямар репруттэй ажиллаж байна. За мэдээж эндийнхэн одоо шоу байна. Анахчко байна. Шиг бас одоо хайпт байсан бас залуу байгаа. Бас маа найзууд Нёксап тэгээд KK Hopbeat гээд маа найзууд бас байна. Бас тэгээд бас гой хүмүүстэй бас хамтрахыг хүсдэг. За ер нь саяныхыг зүгээр л ингэ авчир за. Тэгээ ер нь ийм хүмүүстэй бол ажиллаж байгаа. Тэгээд тий ер нь бол гоё байгаа шүү дээ. Цаашдаа ер нь ямар хамтрал хийх гэсэн сонирхолтой. Хамтрал гэхээс илүү би одоо нэг хөгжмийн продюсер альбом хийж үзтiim үү гэж бодоод одоо ингээд найз нөхөд ингэж ойрхон байдаг одоо дуулдаг рэперүүд артист найзуудтайгаа одоо продюсер альбом хийж үзтiim үү гэж бодоод тэрэн дээр одоо ажиллаж байгаа ах нар байгаа дүү нар байгаа найз нартайгаа одоо нийлж байгаа нэг 15 ондуутай явж байна. Тийм продюсер альбом хийж өргөд төлөвлөсөн. Энэ ондоо гэж бодод. Энэ ондоо явчих юм аа. Тэ энэ ондоо хийж бодод. Тэ саяхан бас би ч ерөөсөө одоо продюсер бит одоо таг гэж ярьдэн шүү дээ. Тийм зүйл ашигладаггүй байж байгаа. Сая ашиглаж эхлэх гээд ер нь хийцэн. Одоо тэгэхээр альбом дээр гэдэг миний продюсер таг бас ийм бас байгаа шүү гэд гаргаад одоо хүмүүс сонсуулъя гэсэн пост бодоолох. Спорт ч юм уу өөр нэг одоо жишээ нь сонирхдаг чиглэл юу юм? Нэг сонирхолтой юм байгаа шүү дээ. Тийм. Би чинь 10 жилээсээ Dota аяг тоглолт гэсэн. Ер нь e-спорт аяг сонирхолтой. Зүгээр Dota л тоглолт. Янз зэрэгтэй. Хүмүүс сонирхолтой байгаа шүү дээ. Сая нөгөө нэг ивент болоод тэгээ дабл даун ерөөхдөө гарч ирээд нэг 8500 болоод тэгээд хотод ирээд дахинд байж захтай ерөөхдөө бол тоглож байгаад нэг ингэж ажлын стресс тэгээд тайлдсан шүү дээ. Тэгж тоглож байгаад тэгээ одоо дарханаас одоо хотод ирээд ингээд хөгжмөөрөө окей ажиллаж байгаа болохоор бол нэг тэр бол тоглож амжихгүй л. Манай контент болохоор ерөөхдөө ингээд 3 хэсэгтэй. Эхний хэсэг нь болохоор ийм подкаст ярилцлагын хэсэг байгаа. Хоёр дахь хэсэг нь болохоор би өснөөсөө үзэгчтэй сонирхолтой байх үүднээс ерөөдөө нэг юм Монгол наадгаа оруулаад ерөөдөө юм шагаа хоёлаа тэрнээсээ ерөөдөө тооцоод нэг 5 асуулт асуух юм. За би өөрөө бол нэг 15 асуулт бэлтцсэн байгаа. Тэнгүүт ерөөдөө шагаанда тоогцсон байгаа. Тэстараа. Тэнгүүтлээ 3 дахь хэсэг нь болохоор чиний ерөөхий яг ажлын үйлчлэлийн явц персонал чиний ерөөхий фристайл 80 хийж байгааг наал гэсэн фристайлыг ерөөхдөө тоттгож өгөх юм. Болно. За ингээ манай эхний хэсэг дууслаа. Тэгээ хоёр дахь хэсгээр иргээ уулзцгаая. I hit your last hoe and sell my last phone. I'm rocking at my jelly, this not fashion, no. I put her in a pretzel, nutted on her toes. Her hair professional, no never get old. I think I'm crashing now. They didn't think I would do it, but I did it. Really having this shit, really winning. Was times that I thought I'd forever be sinning and spending whatever to stand on the business. But God bless the game, did it all but a sin. Бро тэгээ шаа. За. Тэ. Одоо шууд хийчих юм ба тий. Тэгээ шууд ааш. За ингээд 2 он 1 юм. Тийм ээ. Ямаа 1 оноо. За. Хойно 2 оноо. Тэмээ 3 оноо. Морь 4 оноо аахгүй. За 1 3 5 8 оноо. За 8 дахь асуултыг асуунаа. За. Ийм асуулт. За. Хэрвээ бурхан биш үү? Артистаар
артистаараа ажиллах зөө. Эсвэл мангар баян болох зөө. Тийм сонголт өглөө зөө. Гэхдээ артистаар ажиллах юм бол чи хизээч нэг тийм амжилттай мөнгө олохгүй зөө. Баян болох юм бол хизээч артистаараа ажиллахгүй гэсэн нэг тийм. Артистын хөгжмөөрөө гэж ойлгож болно шүү дээ. Тэ хөгжмөөрөө. Миний хувьд ер нь нэлээд сонгох уу? Одоо яг хөгжим артист продюсераар ингээд явж байгаа болохоор нөгөө амьдралаар нь бас амьдралаас надад сонирхолтой санагдчих. Бас сонир шүү дээ. Хүн ингээд одоо боддоо шүү дээ ингээд трансфер ингээд хийгээд нэг хүний вид ордог ч юм уу нэг тийм энэ дээр гэж. Чи тэгээд дахиж хизээч хөгжмийн ямар ч мэдлэг олохгүй тэнгүүт хөгжим сонссон ч гэсэн нэг тийм амар ач холбогдол өгөхгүй болно гэсэн үг шүү дээ. Тэгээ амьдрал баялаг болохоор тэгээд одоо өөрийнхөө замаар ингээд явчих байлгүй дээ л гэж бодчих. Яг одоо хөгжмийг ингэж хийж байгаа болохоор одоо яг нөгөөтгөр амьдралж үзт юм гэж бодчих. Сонир л хариултаа тий. Сайн. За тэгвэл дахиад хаяа. За. Сав. За. Мөр 4 2 тэмээ 1 хонь 12. За 12. За 12 дахь асуулт. За. Эротик кино тоглох уу эсвэл К-драма тоглох уу? К-драма гэдэг нь ерөнхийдөө нөгөө гонгийн одоо яг нэг тийм кино гэсэн. Яг нөгөө нэг өөлж өмждөг яг нэг солонгосчууд юм байдаг шүү дээ. Тэ. Надад бол солонгос culture одоо ингээд соёл нь бүр үнэхээр амар болох нь надад К-драма тоглох нь илүү сонирхолтой. Бас шинэ ингээд соёл хүмүүстэй ингээд одоо ингээд бүтэн ингээд прожектын дээр ажиллана гэдэг чинь бас сонирхолтой санагдаж байна. Эротик л яах юм бэ? Хагалж тоглохгүй. Ямар ч усан юу ч ямар ч эротик кино гэсэн яах. К-драма. За дахиад хаяа. 5 гэсэн шүү дээ, тий. 4 бэрх үзчихвэр. 4 бэрх үзүүл нэрээ үзэгчтэй. Нэг хос ш. Тэгээ 3 хань 7. За 7 дахь асуулт. 7 дахь асуулт. За. Эмэгтэй хүн хоолой бичүүлвэл үнэхээр сонирхсон. Чиний яг сонирхол таарсан нэг эмэгтэй тааруулчи яг болзоонд өрөх үү? Үнэхээр надад таалагдж байгаа бол hangout хийж үзэн шүү дээ. Try тий. Ингээ hangout тэгээд бас тэр хүн яагаад ингэж үгүй, яаж ингэж үгүй гэсэн ч юм уу тий. Тэгж ярилцах бол гой санагдчих. Тэгээд хэрвээ болзооны чинь саналыг хүлээж авахгүй бол яах вэ? Авахгүй л тэгэл хамаагүй шүү дээ. Тий. Да юу алт юу ч авахгүй шүү дээ. Тэр үнд бас ингээд хүнд бас сэтгэл төрүүлж ивэл бас окей шүү дээ. Тэгэл болсон гэж байна. Окей. За next. Хүрээ. За бараг л 4 мөрөх боллоо да. 11. За 11 дахь асуулт. Тий 11 дахь асуулт. Аба шагаа их бас сонир биш үү? Хоёр тий энэ Монгол юмнаас бас хүмүүс олж байгаа юм байна. Бүгсэн дээрээ би чамд хайртайг шивүүлээд 100 сая төгрөг ав гэвэл чи шивүүлэх үү? Ипэн тий. Ипэн чатрахтай. Яг. Одоо ч тэгэл тэр байтгай шивэстэй хүмүүс явдаг болсон юм шүү дээ. Ямар ч утгагүй. Тэгээд би чам тайртайгээс бас хүн харахгүй шүү дээ уусаа. Би л харах юм чи. Тэ. Суултуур л харна. Шалгана. Тэ юу хэлэх хамаагүй шүү. Тэр байтгай шивэстэй амар шивэстэй хүмүүс байдаг болохоор гэж бодчих. Ядчил
Тэр чинь ямар нэг кейстэй байж ингэж хэлж байгаа юм чинь гэж бодож. Тэ. За ингээд 5 дахь асуулт. Шагаага ийн үү гэж. Пү 4 юм. 4 юм. Оо. 8. Яа, 4 дахь асуултаа гэж байгаа шүү дээ. За. За, ингэж юм зөө. Хойд төрөлдөө секси бихтэй хүүхэн бол төрөх. Гэтэ тэр нь лесби зөө. За. Нэг бол одоо яг энэ битмейкер, артист, продюсераар төрөх зөө. Гэтэ гомо. Яа. Хүний мөө гомо зүгээр. Нөгөөх нь юу? Гомо юу? Нөгөө гой биттэй тий эмхтэй байсан арай л дээр юм байна. Хүний мөө гомо. Итгэлтэй байна. Тий. Хойд насны тий. Хойд насндаа бас дахиад ийм болоод яг нэг ижлэх мэрэгчлээ бол бас сонирхол. За. За ингээ манай 2 дахь болонд дуусч байгаа. За. Тий. Бас шаардсан байна. Аюу сайсаар юм шүү. За. Одоо таны студ руу хөдлөх үү? Тий. Одоо артист хүний одоо битмейкер хүний одоо фристайл хэрхэн байх нэг хайр да. Одоо scratch шаардлагын дээ. Болно. За. Хөдлөх. За. I hit your last hoe and sell my last phone. I'm rocking at my jelly, this not fashion, no. I put her in a pretzel, nutted on her toes. Her hair professional, no, never get old. I think I'm crashing now. They didn't think I would do it, but I did it. Really having this shit, really winning. Was times that I thought I'd forever be sinning and spending whatever to stand on the business. But God bless the game, did it all but a sinning. All the shots.
hit your last hoe and sell my last phone. I'm rocking at my Jella, this not fashion, no. I put her in a pretzel, nutted on her toes. Her hair professional, no, never get old. I think I'm crashing now. За манай өнөөдрийн контент түүгээр өндөрлж байна. Гуйлан 100 Tattoo Art компанитай хамтартлаа. Тэгээд Гуйлан 100 Tattoo Art-аас ерөнхийдөө 200,000 төгрөгийн ваучер бэлгэлж байгаа. Gift card. За эднээс ерөнхийдөө олон төрлийн gift card-ууд гарч байгаа юм билээ. Та бүхэн бас төрсөн өдрөө олон найз нөхөдтөө тухайн gift card-ыг бэлгэлж болно. Тэгээд оролцсон тэнд баярлалаа. За баярлалаа. Өрсөнд баярлалаа. Цаашдаа ажил бүх юмд чинь амжилт хүсье. За баярлалаа. Өрсөнд баярлалаа. Сонирхолтой ингээд түүнийг бас шарахын цааш юм. Бас сонирхолтой ингээд ерөөсө бодож байгаагүй асуултаар ингэж бас асуугаад таатай байлаа. Суугаад төлөөлөө. Таатай байлаа. За. Дараагийн дугаараар уулзцгаая. Кейтэй зогсолгүй юм битээ